Биеийн завшааныг ашиглан энэхүү хоёр ахын дүүг буюу Хонконгийн өмнөх болон одоогийн хамт нарыг байлцуулан Хятадын язгуурлаг ард түмэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ илгээхийг хүсэж байна. Хятадын бүх ард түмэнд хамгийн сайн сайхныг хүсхийн зэрэгцээ үргэлж урагшилж ахин дэвшиж байхыг ерөөе. Мөн Хятад дахь католик сүсгтэн олноос Христийн сайн сүсгтнүүд сайн иргэд байгаарай хэмээн хүсэж байна. Бүгдд нь гэлээлээ. Эрхэмсэг кардинал таны хэлсэн үг. Барьсан бэлэгтэн талархлаа илэрхийлье. Та ил өдрүүдэд Монгол улс дахь Тэнгэр бурхны ард түмэн зүрх сэтгэлд маань ямар эрхэм болохыг өөрийн нүдээр үзлээ хэмээж байсан. Энэ үнэн юм шүү. Үнэхээр миний бие та бүхэнтэй уулзсан учраас та бүхнийг таньж мэдэх хүсэл эрмэлзэл асар их хүлээлттэйгээр энэхүү эргэл мөргөлийн аянт гарсан билээ. Одоо би та бүхний төлөө Тэнгэр бурхандаа талархаж байна. Учир нь Тэнгэр бурхан өчүүхэн зүйлээр ахуй зүйлсийг бүтээхийг таалдаг бөгөөд үүнийгээ та бүхнээр дамжуулан үйлддэг. Баярлалаа. Та бүхэн Христийн сайн сүсгтнүүд шудраг иргэд юм. Бүх нийтийн католик шашин та бүхэнтэй ойр байж та бүхнийг зоригжуулан буйг санаад ялангуяа хэнийг ч үл мартан хүүхэд бүрээ хайрлан инэрдэг. Эзний ийдэг зөөлөн харцыг мэдэрч амар амгалан айдас үйцгүйгээр урагшлан алхагтун. Хамт нар, санваартнууд, сахилтнууд болон олон улс орноос бүр тодруулбал асар удам Аз төвийн янз бүрийн бус нутгаас энд хуран цугларсан найз нөхөддөө халуун мэндийг хүргэе. Аз төвд морилон ирэх нь миний хувьд нэр төрийн хэрэг ба биеийн төвийг хайр хүндлэлээр сэтгэлдээ багтаадаг билээ. Монгол дахь католик шашин сүнслэг болон хэрэгцээт материаллык тусалцаа үзүүлэн буй бүгдэд онцгойлон талархаж байна. Энэхүү утга учиртай өдрүүдийн арга хэмжээ бүрд засгийн газрын чухал төлөөллүүд байлцлаа. Эрхэм үндэт ерөнхийлөгч болон төр засгийнханд халуун татан хүлээн авч найрсаг зочломтгой хандсантай мөн айлчлалын бүхий л бэлтгэлийг хангасанд нь талархлаа илэрхийлье. Христийн бусад чуулган босод шашны ахын дүүстэйгээ мөн халуунтноор мэдчилж байна. Бид ах дүүгийн ёсоор хамтдаа өсөж өндийн үе олон дай дамжин зорчил мөргөлдөөнд гунигтайгаар сүйдсэн энэ дэлхийг инх тайвны үр мэт байцгаая. Энэхүү айлчлалыг бодит биелэлээ олж сайн сайхан болгохын төлөө урт удаан хугацаанд шаргуу ажилласан бүх хүмүүст даатгал залбирлаа зориулсан бүгдэд чин сэтгэлийн угаас баярлалаа гэдгээ бас хэлье. Эрхэмсэг кардинал та бидэнд монгол хэлний баярлалаа хэмээх үг баярлах гэсэн үгээс гаралтай гэдгийг сануулж байсан. Миний баярлалаа баяр хөөрөөр дүүрэн гэх утгатай монгол хэлний энэ гайхалтай ойлголттой үнэхээр төгс нэгдсэн зохицож байна. Монголын ард түмэн та нартай ил өдрүүдэд хамт нөхөрлөлийн бэлэг барьсанд мөн амьдралын хамгийн игэл жирийн байдлыг ч үнэлэн мэрэгэн ухаанаар харилцаа холбоо болоод ёс уламжлалаа нандинг хадгалж нарийн нэмбай няхуур хинуур байдлаар өдөр тутмын амьдралаа зохицлон жинхэнэ чадвартай нь машид баярлалаа. Талархал Магдалины мөргөл буюу Евхарист гэдэг нь талархаж буй үйлдэл юм. Энэ газар оронд ил талархал Магдалины мөргөлийг тэмдэглэх нь одоогоос яг 100 жилийн өмнө эндээс тийм чухалгүй орших ордос нутгийн элсэн зүйлд Есүс санваартан Пер Тэрдэ шардэны Тэнгэр бурханд өргөсөн залбирлыг санагдуулж байна. Тэр аяа Тэнгэр бурхан минь одоо амьд зүйл болсон орчлон ертөнцийн таны өршхийн өмнө би сүгдэн мөргөж байна. Энэ өдөр надтай уулзрах надад тохиолдох хийж бүтээх тэр бүх зүйлийн манаар би тань руу тэмүүлж таныг хүлээмээ хэмээн залбирсан билээ. Тэр санваартан геологийн судалгаанд өргөө зориулсан нэр нь тэрээр талархал Магдалины мөргөлийг тэмдэглэхийг тун их хүсэж байсан боловч түүнд талахч дарсч байсангүй. Улмаар тэр дэлхий дээрх талархал Магдалины мөргөл хэмээх залбирлыг бичсэн бөгөөд өглөө ин илэрхийлжээ. Аяа эзэн минь хүлээн авахтун танд татагдсан хөдлөх хамаг бүтээлтэн бүхнийг багтаасан мөргөлийн талах явгаан энэ шинэ өдрийн үр хариалах үед танд өргөн барьж байна. Дэлхийн 1-р дайны үед Бронтод дамнуурах зөвчөөр ажиллаж байх үед нь л үүнтэй жил төстэй залбирал түүнд эдийнэ төрсөн байв. Заримдаа үл ойлгох энэхүү санваартан талархал Магдалины мөргөл дэлхийн тахилын ширээний ямар нэгэн байдлаар үргэлж тэмдэглэгддэг бөгөөд үүнийг бидэн шиг дайн талаан орцтолмол нөхцөл байдалтай цаг үедж тэрхүү мөргөл нь орчлон ертөнцийн шимт төв эндрэл хайр дүүрэн үл шахагдах
үл төгсөх амьдралын бэлхэм төв хэмээн ойлгогддог. Тиймээс өнөөдөр тэр санвартны үгээр залбирцгаая. Аяа гэл бомог бадрангуй хүч төрөл бүрээр бийжүүлж амьдралаа хайрлагч та өөрийн хүчит мотор, асралт мотор, төгс бэлэгт мотроо бидний дээрээс сумнав. Монгол ахын дүүсээ итгэлийн гэрчлэлээ өгсөн тань баярлалаа. Тэнгэр бурхан та бүхнийг ивэх болтугай. Та бүхэн зүрхсэтгэл минь үргэлж байдаг бөгөөд өөрдөж байх болно. Даатгал залбирлыгээд санаа бодолтоо намайг багтаан санаанд дурсаж байхыг та бүхнээс хүсье.